зодтолцож байгаа, үзэлцэж байгаа хоёрын талд нэг эвийг сахиулах гад ороод ирснийг бодоход тэгээд сая ингээд харахад бол манай намын нэг соёл үндсэн зарчим бие бинийгаа сонсох хүлээцтэй байх байдал бол үндсэндээ их алдагдаж танигдахааргүй нам болсон байна. 20 жилийн өмнөх дэгтэй журамтай явдаг байсан баг хурлын уур амьсгал тэрнээс өөр болсон байна гэж ойлгох юм тий. Тэр олон мянган намын гишүүд маань цаашлаад ард түмэн маань бужигнаад эхлүүл хараа аюултай. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын тусгаар тогтол Монгол ардын нам ямар нэгэн байдлаар суурн ганхааг байгаа. Хурцад мал хэлбэрлүүр шилжүүлэх, дайсагналт цуулах энэ нөхцөлийг бол үндсэндээ хэвлэл мэдээллийн ажиллагаа гүйцэтгэжлээ гэж би анзаараад байна. Хэн нэг нотлохоотой нотлохоогүйгээр ингээд нэр цолдог байдлаа бол бид нар бас жоохон яах хэвээр татах хэвээр. Магадгүй өнөөдөр нөгөө тал болоод сууж байгаа гэж харагдаж байгаа олон нийтийн шүүмжлэлийг байгуулж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хүрэлцэх ямар нэгэн байдлаар нэрмээс болсон уу? Өнөөдөр яг Монгол Улсын ерөнхийлөгчийг намын дотоод асуудалтай татж ороод ирэх нэг тийм зохисгүй. Үндэсний хөгжлийн бодлогыг боловсруулах төвшний институт байж чадахгүй бол Монгол ардын намд харуул яасан. Бараг тэрэн шулуух юм биш. Өнөөдөртөө манай ард түмэн хэрсүү байна. Их баярлж байна. Стратеги ярилцлагын ээлж дугаарыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За эх хөрөгч нам доторх талцал зодтолтооны тухай мэдээллийг олон нийт та бүхэн сошиал орчноос бол нэлийн хүлээн авч үзэж байгаа бах. За энэ нам цаашид талцсан хэвээрээ тарж бутрах уу эсбөгөөс эв нэгдлийг сахиж анхныхаа хурц суурин дээр эргэж эвлэлд нь нэгдэх үү гэдэг сэдвийн хүрээнд бид ярилцахаар зочныг урьж оролцуулж байна. Энэ удаагийн стратеги ярилцлагын дугаарын зочноор Монгол Ардын намын дэргэдэх хамтын хүч жигүүрийн зохион байгуулагч, ерөнхий зохион байгуулагч за Баяр Магнагва өргөдөж ирсэн байна. Урилгыг хүлээж авсанд баярлалаа. За та бүдийг бас өрсөндөх баярлалаа. За намын сэдв рүү орохоос өмнө би таны хувийн сэдвээс асуултаа эхлэе гэж бодож байна. Өнгөрөгч улсын хурлын сонгуулийн үеэр та нэр дэвших эрхээ аваад гинтхэн ийм байдал муудцсан. Тэгээд тэр үед бол одоо санал хураалтын үеэр бараг таныг майны бэдмийнхэн болчлоо гэдэг нэг ийм яриа гарч ирснийг бол би санаж байна. Өвчин бол өөрөө хэлж ирдэггүй. Тэгээд харамсалтай яг дэвших үеэр би ийм байдал маань нэлээд хүндэрсэн. Тэ. Зарим хүний ярьдгаар бол дээшгаа нэг дэвшингээ алдаад буцаад ирсэн. Тэ. Ямар ч байсан нэг хагас жил гарan эмнэлгийн орон дээр нэлээд байлаа. Тэгээд яг нэг сонгуульч өөрөө хууль нь ямар нэгэн байдлаар нэг дэвшээд эхэлчихвэл нэр татах болцоог болчихж байгаа. Нас орох эсвэл гэмт хэрэг үйлдэлсэн үйлдэл дээр тогтоох үед л нэр татж болдог. Тийм учраас нөгөө хөөхдгөөмөр гараанаас гараад авчихсан. Тэгээ хөөхдгөөмөр гарч тавих гэхээр барайнд ороход бас хэцүү. Тэгээ манай нөхдүүд маань залуучууд маань намын маань хамт олон журмын нөхд маань одоо бас дэмжиж явсны учраас бас чамлахааргүй нэг 40,000 орчим хүний санал авсан. Тэгтээ оролцож чадаагүй. Тэгээ олон хүний итгэл сэтгэл дэмжлэг урмын уг бол намайг босгоод ирсэн гэж одоо тэгээд өнөөдөр ингээд тантай уулзах тэр болцоо олцсон гэж би бодож байгаа. За одоо ингээд нэг юм зодтолцож байгаа, үзэлцэж байгаа хоёрын талд нэг эвийг сахиулах гад ороод ирснийг бодоход таны бие махбодын хувьд бол тамир тэнхээ ерөнхийдөө сэлгэгдсэн байна гэж ойлгох нь шүү дээ. Улс төрийн та эвгүй зодон руу орж ирээд шүү дээ. Яг би нэг үгэлэхэд их залуугаасаа улс төрийн ажилд оролцсон. Тэгээд эмнэлгийн орон дээр өхөл амьдралын зааг дээр байхлаар хүмүүс бүх юм их хоосон санагддаг юм байл. Тэгээд ямар ч тохиолдолд нэг юу хийж бүтээлээ хүнд хэрэгтэй зүйл хийж чадлуугүй л үү гэж их боддсон юм байл. Ямар ч байсан зөв зүйлийн төлөө үлдсэн амьдралаа зориулах нь бол миний хувьд их чухал юм байна. Өнг мөнгө эрх мэдэл бол бүгд хоосон. Зөв зүйлд зөв зарчим дээр зогсох нь бол одоо
тууштай зогсох нь бол амьдралын хамгийн бас үн цэнтэй зүйлийн нэг юм байна. Өнгөрсөн хугацаанд бас тодорхой хэмжээнд зогсож чадсан болов уу гэж би бас өөрөө багч бол урамссан. Учир нь маш олон хүмүүс миний төлөө нэрвүү сарвал болоосаа гэж урмын үг дайхаас гадна ямар зүрийн байдлаар дэмжлэг үзүүлсэн. Энэ бол намайг цаашдаа ч ихсэн зөв өнцгтэр зөв зүйлийн төлөө үлдсэн амьдралаа зоригтойгоор зориулах одоо бас нэг түлхц болсон. Тэгэхээр өнөөдөр яг энэ зодон гэж ярьж байгаа энэ бол нийгэмд л тэгж харуулад байгаа болохоос биш. Тэрийн нэг цөөхөн нөхдүүд өртөөд байгаа болохоос биш. Ярих ашиг мөнгө одоо янз бүрийн ашиг сонирхолтой нийлсэн нөхдүүд өртөөд байгаа болохоос их манай Монгол Ардын нам 2 хуваагдаад гишүүд нь 2 тийш хараа суудсан юм бол өнөөдөр даалга цаашдаа тим юм руу оруулах гэж бас санаархаж магадгүй. Тэгэхээр энэ бол нэг хоорондоо яриа суугаад зарчим дээрээ аль тал нь тогтож чадвал их урт хугацаанд ч нэмжиж бололцоотой. Тэгэхээр эвийг сахих бол өөрөө манай намын үндсэн гол философи. Ер нь бол монголчууд эртээр үеэс л хагаралтаар бутраад эхлэхлээрээ л дандаа хүний хоол болдог. Өнөөдөр энэ гадаад дотоод нөхцөл байдал юм хүнд үед тэгээд энэ ярих барьж байгаа нам нь тэгээд хариуцлагатай албан тушаалтангууд нь хоорондоо одоо талхилцсан гэдэг бол монголчуудад Монголын ард түмэнд Монгол ардын намын цаашдын одоо ирээдүйд Монгол улсын хөгжил ч гэсэн тодорхой хэмжээ саа дотор учруулна. Тэгээ нэг ухаантайхан шиг байж аль альтал нь харцангуй буултаж ярилцсан шийдэх нь л өөрөө хамгийн чухал. Сүүлийн үе зүгээр яг намын баг хурал моралд би их олон удаа суугаагүй. Сая намынхаа баг хуралд суулаа. Ерөнхийдөө ингээд ажиглалаа. Манай нам бол энэ ард түмнээс ямар зүйл манай намаас хүлээж өгөхлөөр харцангуй нуруутай хүлээцтэй асуудал голтой ханддаг. Тэр л зүйлийг хүлээд өгчээс олон сонгуульд олон удаагийн янз бүрийн Монгол улсын хүнд үеүүдэд дандаа Монгол ардын намд санал өгдөг. Тэгээд сая ингээд харахад бол манай намын нэг соёл, үндсэн зарчим тэ бие биенийгаа сонсох хүлээцтэй байх байдал бол үндсэндээ их алдагдаж танигдахааргүй нам болсон байна. Та баг хурлын гишүүнээр хэдэн оноос хойш ажиллаж байгаа? Би 2005 оноос хойш 20 жил. Сүүлийн 20 жилийн үйл явцыг бол мэдэх юм. Ерөнхийдөө гадарлана. Тэгээд 20 жилийн өмнөх дэгтэй журамтай явдаг байсан баг хурлын уур амьсгал тэрнээс өөр болсон байна гэж ойлгох юм тий. Ерөнхийдөө яг бид чинь дотроо бол нэлээд ширүү ярьдаг үе он цаг зөндөөл байсан. Тэжээж ингээд төр төмний зовлон болгоод ингээд олон өдрөөр үргэлжлээд бие биендээ янз бүрийн хаяг шошиг наагаад нэгнийгээ хэллэхлээр бөөндөө бүүлийдээд гэж одоо орчин үеийн залуучууд ярьдаг. Эсэргүүцэж оролцох байгаа. Биднийг дэмжихгүй бол бусд нь энэ намын хүн биш айтай аашилдаг, чанга орилдог. Ийм соёл манай намд одоо сүүлийн жилүүдэд ингээд тогтож байгаад их харамсаж байгаа. Тэгэхээр илүү хүлээцтэй байсан тал нь илүү их сонссон тал нь илүү их ухаалаг хандсан тал нь хождог. Илүү их ном уншсан хүмүүс нь илүү их амьдралын янз бүрийн одоо төвшөнд унж босож үтсэн хүмүүс нь их цөөрчж. Хал үзэж халуун чулуу 7 сон л гэдэг л байна шүү дээ тий. Их цөөрсөн байна. Хоёрдугаард энэ ковидоор далимдуулаад манай намын жирийн гишүүдээ сонсдог тэр байдал үндсэндээ алдагдсан байна. Хүний үг сонсох нь их бага болсон байна. Би чинь Ахмад дунд залуу үеийн хэлхээс гэж ярьдаг. Тэрийг яг бодтоор амьдрал дээр авч явдаг байсан бол сүүл үед Ахмадуудынхаа үгийг сонсох байсан байна. Хэд хүч төрж залуучууд гэж их явдаг болсон байна. Залуучуудад эрч хүч байдаг боловч залуучууд туршлага дутдаг. Тодорхой хэмжээнд хүлээц дутдаг. Тэр бүгдийг тэнцвүүлж энэ улс орны
хөгжлийг авч явдаг энэ намын тэр үндсэн тэр бодлого үндсэндээ бас их гацсан байна. 2010 онд байхаа намын уугуул нэрийг сэргээх их хурал тэр ч одоо 21 үлээ 23 дугаар их хурал нэлээ. За нэг их хурлаар намын уугуул нэрийг сэргээх үйл явц болоод тухайн үед Сүхбаатарын Батболд гэдэг намын дарга бол энэ үйл явцыг эрчимжүүлж исэн. Тэр үед Монгол Ардын хувьсгалт нам гэдэг нэрийг өмчлөөд эзэмшнэ гэдэг байр суурьны үндсэн дээрээс нам тухайн үед нэг талцчихсэн үзэгдэл бол байгаа. Гэхдээ тэр процессыг бол намын зовлон чигээр нь авч үлдсээр байгаад эргээд асуудлаа дотооддоо шийдвэрлсэн байсан шиг яг энэ зарчмаараа яагаад явж чадахгүй байна вэ гэдг нь өнөөдөр олон нийтийн анхаарлыг татчихах гол сэдэв болж байна л тоо. За нэг нөгөө хэлэхэд та сая ковидын үеэрх нөхцөл байдлыг дурслаа. Ковидын үеэр танаа намыг хэн даргалж исэн бэ гэдэг одоо тодорхой байна. Ковидын үеэрх Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан үе үеийн эрхмүүд өнөөдөр хоёр талгаараас сууж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх, Монгол Улсын ерөнхий сайд асан Лувсан намсрын оюун эрдэнэ гэд. За тэгээ энэ нөхдүүдийн үеэс эхлээд нам ялангуяа намын залуучууд Ахмад үеийнхний ханшиг бууруулах энэ уур амьсгалыг нам руу нэвт гүн шингээж оруулж ирсэн гэж үзэх үндслэлтэй юу. За үүнд магадгүй өнөөдөр нөгөө тал болоо сууж байгаа гэж харагдаж байгаа олон нийтийн шүүмжлэлийн бай болж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хөрөлсөх ямар нэгэн байдлаар нэрмэс болсон уу? Өнөөдөр яг Монгол Улсын ерөнхийлөгчийг энэ намын дотоод асуудалтай татж оруулж ирэх нэг тийм зохисгүй. Уул нь нам бос болсон байгаа шүү дээ. Ерөнхийлөгч өөрийн тэр эвийг сахих тэр байр суурин дээр байгаа ах гэж би итгэж байна. Тийм ч учраас асуудал ингээ анхааралтай ажиглаж байгаа. Заашгүй одоо орж ирэх шаардлагатай бол хэзээ цаг тэр хүн өөрийнхөө одоо тэр олгогдсон эрхийн хэмжээний хүрээнд оролцож магадгүй. Би тэрийг хэлж мэдэхгүй. Зөвхөн ковидын үеэр гэдэг нь манай намын 30 дугаар их хурал болсон. Тэрээр манай оюун эрдэнэ ерөнхий сайд намын дарга болж ирсэн. Тэгэхээр хит нөгөө залуучууд хит одоо залуучууд авч явах хэрэгтэй гэдэг энэ уур амьсгал бол шинэ өнгө төрх орж ирэх хэрэгтэй гэдэг уур амьсгал бол тэр үеэс нэлээд хүчтэй явсан. Өөрөө ч аргагүй залуу хүн баг. Гэхдээ аливаа юм бүгд юм тэнцвэртэй баланс гэж бид нэр ярьдэн шүү дээ. Ямар ч юм хэм хэмжээтэй. Тэр хэм хэмжээний хитээдсэн юмнууд бол одоо ерөөсөө замбараа галтлаа. Бүх төвшөндөө. Тэ? За ямар үед энэ нам нь хэрэг болоод ямар үед хэрэггүй болдгийг, ямар үед энэ намынхаа гишүүдийн дуу хоолойг сонсчоод ямар үед нь сонсохоо болдгийг гэхээс ахгуулаад. Тэгэхээр би зүгээр том зургаар нь дүгнээд хэлэх юм бол альва юмны хэм хэмжээ өрнө. Сүүлийн үед их л алдагдаад эхэлсэн байна. Тэгэхээр бид энэ балансыг барих нөгөө түрүүний хэлдэг залуучууд орж ирсэн ч гэсэн бид ахмадуудаа тодорхой хэмжээнд үгүй сонсдог. Энэ их хуралд ч гэсэн тулахтай парламентчтай бид бас авч үлдэх ёстой. Тэ? Хэм хэмжээний хитэдл нэг тал руугаа хэлбиж байгаа энэ уур амьсгал руу Ахмад үеийнхэн чинь бас чирэгдээд байгаа юм биш үү? Уул нь соёлтой ёс зүйтэйгээр үзэлцэх ёстой мэт, өрсөлдөх ёстой мэт байж байтал Монгол Улсын ерөнхий сайд Зандар Шитрийн мэдээлэл бол хэвлэлийнхэн дунд их өөр нөхцөл байдал, их өөр хэвлэлийнхний шүүмжлэлийн нэг бай болчиход байна л да. За ингээл араасаа сүүлийн хэд хоног Монгол Ардын нам бол хичнээн ч удаагийн мэдээллийг хийв те. Хэдэн ч удаа нэг нэгээ элдв хоёроор хэлв. За тэгээ сүүлдээ өнөөдөр бол намаасаа хөөгдсөн зарим нэг эх орноосоо хөөнч гэх шиг. Тэг ингээд нөгөө олон камер, олон микрофоны өмнө олон удаагийн давтамжтай гарч ирж нэгээ давах гэсэн хит тийм нөгөө нэг юм баригдсан явцуу ийм тачаалаасаа болоод нөгөө үг хэлний ёс зүй гэдэг дээр хүртэл алдаа гаргаад эхэлж байгаа гэж би ажиглаад байна л да. Зүгээр яг Монгол Улсын ерөнхий сайд гэдэг бол өөрөө Монгол Улсын ирээдүйг бас нэг зургалж харж чаддаг тийм хүмүүс очдог баг. Тэр хэмжээгээр ч гэсэн маш их мэдээлэл тэр хүн дээр цуглардаг баг. Тэгэхээр ямар мэдээллийг яаж цацаад байгаа нь ямар учраас ингээд нэлээд хүчтэй дуграад байгаа нь бас
дотроо нэг юм байгаа боловч би итгэж байна. Яагаад тэгэхээр тэр хүн бол олон жилийн Монгол төрийн хариуцлагатай албыг хашсан. Хөрөнгө мөнгө, элдв муу мухай зүйлд, элдв байгалийн баялаг, элдв одоо ашиг сонирхол гадна дотны нөлөөнд давтчихсан гэдэг юмыг бол сонсож байгаагүй. Жижиг сажиг янз бүрийн асуудал толбогдчихсан баг. Тэгэхээр Монголын өнөөдрийн том эрх ашиг юун дээр байна вэ гэвэл бид энэ байгаа энэ багахан баялгаа олон түмэндээ зөв зохистой хүртэхийн төлөө үе үе ерөнхий сайд нар зүтгэж байгаа баг. Тэр зүтгэж байгаа хүний нэг нь өнөөдрийн замдан шатар дарга байгаа болов гэж итгэж байгаа. Хоёрдугаарт ингээд бие биенийгаа нэр хоч зүүгээд санаатай санамсаргүй ингээд нүүрснэ ч гэнэ янз бүрийн гэмт хэрэгт тулгаж байгаа юм бол энэ сүүлийн 2-3 жилээс эхэлсэн. Тэгэхээр энийг ингээд мухарлчихгүй ингээд шалгуулдагсан уу тэрнээр нь холбогдсон хүмүүс нүүрсний гэдэг асуудлаа мухарлаа дуусгах ёстой юм байна. Энэ бол тэр холбогдоод байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн нэрээ цэвэрлж авах нэг том боломж гэж би бол бодож байгаа. Үнэхээр тэр асуудалгүй ямар нэгэн байдлаар нэр холбогдсон асуудал нь шалгагдаад хуулийн хэлтийн байгууллагаараа шаналгадаад асуудалгүй байна гэд мухарлчвал нэр нь холбогдоод байгаа хүмүүс өвч амар. Гэхгүйгээр одоо ингээд бас өөрсдийнхөө зөвтгсөн байр суурьуудыг илэрхийлж явахлаар зүгээр аль аль тал нь асуудлаа яриад шалгадах газрууд нь шалгаад тэгээ мухарлчвал бас манай намын нэр хүндэж хэрэгтэй байна. Одоо 27-28 оны сонгуульч хаяанд тулчлаа. Тэгээ өрсөлдөгч намууд тэгээд энэ ард түмний дунд ингээд нэг 300 мянган одоо нүүрсний 8 ачинч байгаа юм шиг нүүрсний намч болцсон юм шиг ингэж бүхлээр нь харлуулж байгаа нь өөрөө их тийм харамсалтай зүйл. За уул нь бол Монгол Ардын намын дараагийн даргад нэр дэвшиж өрсөлдсөн Улсын хурлын дарга Амар Баясгалан ерөнхий сайд Зандан Шатар нарын хоорондох харилцаа бол тийм дайсагналцсан хурц хэлбэрлүү байгаагүй болов уу гэж би ажилт хийсэн. Гэхдээ та тоон дотор нь байгаа учраас илүү нарийн мэдээлэл өгөх бах. Хурцдмал хэлбэрлүү шилжүүлэх, дайсагналт суулгах энэ нөхцөлийг бол үндсэндээ хэвлэл мэдээллийн ажиллагаа гүйцэтгэжлээ гэж би анзаараад байна л да. Уул нь бол хин хинийх нь мэдэгдэл нэгнийх нь амнаас гараагүйгээ гарсан болгож, хэлээгүйгээ хэлсэн болгож байгаа нь одоо Монгол Ардын намын талцал хуваагдлыг олон нийтийн дунд дайн тулаан хүртэл нь одоо хиймлэр зохиомлоор явуулж байна гэд хин байр суурь илэрхийлжсэнийг бол би Facebook цахим хуудаснаас нь уншиж байсан. Тий яг уу би Амар Баясгалан дарахтаа энэ өрсөлднөө гэж зарлсныхын дараа уулзсан юм байна. За нэгдүгээр тийм зарчмын эсрэг асуудал байна гэж. Өөрөөр хэлбэл та үнэхээр дэвших байсан бол ягаад тэр 5 сард ерөнхий сайдд өрсөлдөг юм бэ? Тийм ээ. Ягаад өнөөдөр гинт энэ намын дарагт өрсөлдөх шийдвэр гаргаваа? Аливаа юмд хүлээцтэй байж болтгүй юм уу? Тэ? Ах トゥ шиг байсан хүмүүс талцах нь өөрөө та нарын асуудал өргөн үрийг хамарчих гээд байна. Тийм учраас залуу хүний хувьд нэг удаадаа хоошоо сууж болтгүй юм уу? Ингэж энэ намаа хаглах нь өөрөө зарчимгүй байна гэдгийг сануулсан. Тийм учраас за би одоо нэг шийдсэн гэсэн учраас за бид ч гэсэн одоо энэ альва намын зарчмын эсрэг үйлдэлийг бол хүлээж авахгүй. Тийм учраас бид ч гэсэн өөрсдийнхээ байр суурийг илэрхийлээд явлаа шүү. Тэгээ манай намынх намайг ерөнхийд нь гадарлана. Айлуулах би гол чигийг барихыг хүсдэг. Улс төр өөрөө бас зовлонтой. Хартал цэртэлт ихтэй. Тэгээд өнөөдрийн нөгөө би надад уулзаад хэлчихсэн байдлаар түлхэж байна. Энийний цаана би ганцхан хэвлэл мэдээл байгаа гэж бодохгүй. Энийний цаана улс төрийн ашиг хонжоо хайсан. Энэ намыг олон түмний дунд муухай харагдуулахыг зорьсон.
дараагийн одоо энэ намыг далдуур удирдахыг хүссэн. Нэр цохож болох уу? Гэхдээ одоо би хүний нэг нэр хэлмээргүй байна. Өнөөдөр хэн нэг нотлохоогүйгээр ингээд нэр цолдог байдлаа бол бид нараас жоохон яах хэвээр татах хэвээр. Одоо ардын намын гишүүнчлэлтэй хүн бол биш байна тий. Тий одоо гадуур хардагдал байна шүү дээ тий. Тэгээд манай нам ч одоо сүүлийн жилүүдэд бас шүүмжлэл их өрнж гинөө. Тэгээ одоо өөр намын нөхдүүд ирж PR хийдэг. Өөр намынхантай нийлж одоо намынхаа гол үйл ажиллагааг удирддаг гэдэг. Тэгээ тийм зүйлж байсан баг. Тэгээд таринч одоо үргэлжлээд байгаа юм болов гэж. Цаашид одоо тэгээд өөрийн нам өөрийн үзэл бодолтой хүмүүсээр удирдагдаад хүний нам хүний гараа ингээд тусдаа явуул их сайн. Ер нь бол ингээд өнгөрсөн хугацаанд ч гэсэн бид арчилсан намын үйл ажиллагаанд оролцдог тухай манай намын нөхдүүд тэрийг татах ёстой. Бусад намын нөхдүүд манай намын дотоод үйл ажиллагаанд оролцдог бас татах хэрэгтэй. Өрсөлдөгчөө захиалдаг, өрсөлдөгчөө өвмүүлдэг байдал бол тэр нэг тийм сайн зүйл биш. Тэр нь улс төрийн соёлд суралцмаар тийм. Тэгэхгүй бол болохгүй. Яагаад гэхээр Монголын хөгжил садаа бол энэ хоёр нам бол айлуулах энэ тэнцүү өрсөлдөж энэ тэнцүү одоо ухаанаа уралдуулж иж бие бинийгээ хурцлж өрсө. Тэрний цаана бол Монгол улс хожихол өстой асуудал. Тэгээс биенийхээ үр дүнд орох нийлж байгаад одоо сүүлдээ ингээд сонсохлоор заримдаа бар зоммоор тийм ээ. Нэг бараг одоо тусдаа нийлээд хоёр намын нөхдүүд аль альталтаа гарч байгаа нийлээд дахиад нам байгуулмаар ч юм шиг тэгтлээ хутгалтцсан байна шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг бол тасан зогсоох ёстой бид явдаг замаараа өөрөөсөө үзэл баримтлалаар үнэт зүйлээрээ аль альнаас ялгараад бодлогоороо ялгараад тэгээд тэр ард түмэн явдаг ийм байдал руу орохгүй бол явцуу эрх ашиг явцуу эрх мэдлийн төлөө энэ улсын ирээдүг бол энэ намыг удирдах байгаа нөхдүүд балж болохгүй. Ялахын тулд юу ч хамаагүй хийдэг. Энэ байдал өөрөө Монгол улсыг ийм тийш нь оруулж байгаа. За одоо намын зовлон улсын зовлон болгомооргүй байна гэдэл бичээд танаа жигүүрийн зүгээс илэрхийлээд байгаа боловч үнэн дээр улсын зовлон руу халтраад орчлоо л доо. За зөвхөн гадны улс төрийн хүчнүүдээс хүч нөлөө, ашиг сонирхол нөлөөлөөд өнөөдрийн Монгол ардын намын талцал ийм хүнд түвшин тулаад ирчвүү гэхээр бас өрөөсгөлч юм шиг. Яагаад гэхээр өнөөдөр олон улсын нөхцөл байдал ямар хэмжээний шилжилт рүү орж байгаа вэ? Тэр дунд Монгол гэдэг энэ хоёр том геополитикийн хөвчийн дунд хавчуулагдсан ийм газар зүүн онцлог тогтцтой, байгалийн асар өндрөх баялагтай, нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээрээ том ийм улсын хувьд гадны геополитикийн ашиг сонирхлын нөлөөлөл улс төрийн намууд руу орж ирэх магадлал өндөр байдаг л да. Түүнийг одоо тэр шинжлэх ухаанд нь реал политик гэж нэрлэж байдаг. Гэхдээ хүссэн үсээгүй тэр геополитикийн бодлогот ямар нэгэн ашигтай тал руу нь хөдөлгөгч хүчин болцсон байдаг манай улс төрчид. Тэгэхээр энэ цаанаас зориудаар явуулж байгаа бодлого байна уу? Эсвэл танаа бэлтгэгдсэн улс төрчид тэдний алдаа энэ бодлогыг хүч оруулах, ам оруулах нэг тариа болж байна уу? Гэхдээ ер нь бол өөрсдөөс л бурууг хайх хэрэгтэй шүү дээ. Тэ. Эцэг сахалтай айлн өнгөтэй өттэй явахад дуртай байсан. Энэ улсыг өнгөтэй өттэй явуулахыг бид л өөрсдөө шийдэхгүй бол бид л өөрсдөө ухаан зарахгүй бол бид өөрсдөө левелж нэгдэхгүй бол тэр бусад улсууд айхтар Монгол улсыг бодоол эсвэл айхтар өөрсдөө дотооддоо асуудалгүй байвал үүмэлэх гэдэг юм бол байдгүй шүү дээ. Тэ. Энэ бол одоо нэг цөөхөн хүмүүсийн хоорондын талхилцлаа цаашдаа юм буруу зүйл рүү энэ нэг юм хямралын байдал руу аваач. Тэгээд энэний хор хохирлын хохирох уу идэлх үү гэхээр манай Монголын ард Монгол улслах хохирно шүү дээ. Тэгээд тэгэхээр нэг яралтай энэ асуудлаа одоо яриа хэлцээ хүн чинь хэлээрээ тийм ээ
ярьж хэлээд ойлголцоод явах ёстой шүү дээ. Тэгэхгүй бол тэгэл бусдын хоол болно. Тэр нь бол одоо дотоодын нөхдүүдийн гадаадын нөхдүүдийн хоол болно. Бид эвэлж нэглсэн үед дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. Тэр түүх өнөөдөр хүртэл хөрш орнуудад маань мартагдаагүй байгаа. Аль болох эвдэрцэж байвал 50 амгалан байна. Түүхийнх нь маш том санамж байна тий. Тэгэхээр бид ухаантай байх хэрэгтэй. Өөрсдөө бас дотооддоо уучраа олохгүй байж тэрнийгээ бас хөрш орнууд руугаа чихээд хэрэггүй. Эхлээд дотроо уучраа олдог. Хэрсүү байгаад явахгүй бол цаашдаа бас хүндрэн штэ. Их тайван байдал одоо хуучин шиг тайван биднийхин одоо нутаг дэвсгэрээс минь авах уугүй юу те биднийг одоо эдийн засгийн хувьд хараад болох уугүй юу гэдэг одоо тайван байдаг цаг одоо үндсэндээ бас аюултай болж байгаа шүү дээ. Тийм учраас ирээдүйн хойчоо бодоод явцгүй нэг багхан нэг эрх мэдэл бол өгчл байдаг, авчл байдаг, унжил байдаг, босчл байдаг. Тэгээ нэг унахлаараа нэг амьдрал ахын дуусгах байгаа юм шиг байна. Хүн дөргөөд л авахлаараа ир бэр нь амтагтаад байдаг юм аа одоо бас багсгаад ухаалаг энэ ард түмнийхээ төлөө амлсан бол амлсан ажиллаа хүн шиг хийцгээгээд яваач л гэж бид шаардж байгаа шүү дээ. Өөр юм бол шаардахгүй байгаа. Хүн шиг хийгээд нэг бид ч гэсэн одоо заримдаа ичдэж шүү дээ. Ингээд нэг л их бие бинийгээ харлуулсан юм ч одоо би намын гişүүдтэйгээ бид одоо яваад уулзах гэж байна. Орон нутгуудаар. Тий. Тэгээ одоо ингээл ийм байдалтай. Тэгээ та нар их гоё юм ярьдаг. Тэгээ гарч ирээд байгаа царайгаа харахад одоо халуун л байна шүү дээ. Тэгтээ сонсгоос өөр арга байхгүй юмараа. Халуун гэд таарч гүгээд ялтай юм шиг. Энэ юмыг чинь эмх зэгцэнд нь оруулахын төлөө ингээд санаачлал гарах хэрэгтэй шүү дээ. Ганц хүний санаачлал бол нэг асуудал. Олонний санаачлал, олонний хүрээлэл бол эднэрийг бас хязгаарлах нэг том хүчин зүйл гэж л итгэж байгаа. Тийм учраас л бид ийм зориг шулуудад л явж байгаа. Бас бидний нэг үүрэг юм даа гэж бодож байгаа. За Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсан өвөг түүхийг харах юм бол Манжчин гүрний ноёрхолд бидний өвөг дээдс хэрхэн яаж зүдэрсэн бэлээ те. Түүнээс чөлөөлөгдөх эрх хэрэг чөлөө гэдэг энэ асар үн цэнтэй байсан учраас энэ үзэл санаан дээр эвлэлт нэгдээд танаа намын үндсэн байгуулагдсан хөрс суурь бол их үн цэнтэй байна. Тусгаар тогтнолын манаач юм шиг те. Харамсалтай нь өнөөдрийн нөхцөл байдал Монгол Ардын намаас болоод Монгол улсын тусгаар тогтнол ганхаж мэдэх ийм эрсдэл рүү орж ийн л доо. Би өнөөдрийн одоо энэ эрх баригч намын дотоод дахь үл ойлголцлоос шалтгаалаад улбаалаад магадгүй миний одоо бидаас нь тоймчийнхаа өнцгөр хилдэг үзэл санаа бид хэн нэгний өгөөш болох вэ? Бидний тусгаар тогтнолыг хэн нэгэн булаах вэ гэдэг энэ сэтэл ийшээ чиглүүлэх магадлал өндөр штэ. Иргэний бослог гаргуул яах вэ? Өнөөдөртөө манай ард түмэн хэрсүү байна. Их баярлж байна. Энэ нэг хоорондын үл ойлголцол, энэ хэвлэлийн нөлөөллийг бас ард түмэн тийм айхтар аль нэг тал руу туушраад байхгүй. Анхааралтай ажиллаж байна. Дагаж намирдаг үе өнгөрсөн байна. Аль алийг анхааралтай ажиллаж байна. Тэ? Энэ бол их сайн. Өөрөөр хэлбэл энэ ямарваа нэг юм тийм хөнгөн хууртгаа болжээ гэсэн үг. Асуудалд урсуултаа хандаж байна. Турхиралтанд нэг өдөөгдгөө болсон байна. Би бол энийг их сайн зүйл гэж бодож байгаа. Таны хэлдэг үнэн Монгол Ардын нам энэ улсын тусгаар тогтнолын баталгааг хангахад их өөрийн үнэтэй хөв нэмрээ оруулдаг. Бид их ухаан зарж ийм улсыг авч үлдсэн өвөг дээдсийнхаа авч үлдсэн нутаг дэвсгэр энэ ард түмнийг дараагийнх үед нэг ухаантайхан шиг байгаад хүлээлгэж өгөөд чадвал нэг хөгжлийн 1-2 алхам урагшлуулад энэ ард түмний нурууг багч гисэн тэнэлгээд тэгээ хүлээлгэж өгөх үүрэгтэй байна. Энийг л энэ манай нөхдүүд маань ухамсарлж ийн үгүй юу гэдэг
асуудал болчиход байна. Тий. Би түрүүн үгэндээ хэлсэн. Оройтойгоо байгаа. Асуудлаа дотроо яар. Таны түрүүний хэлдэг энэ хэвлэлийнхэн хэсэг бүлэг улс төрийн ашиг хонжоо хайсан нөхдүүдийн л дэвргээ яваад байгаа болохоос биш. Яг нийтээрээ суураараа айхтар ганхаад айхтар хоёр тал болж хуваагдаад байгаа юм. Өнөөдөртөө бол байхгүй. Монгол Ардын намын 300 мянган гишүүн нэг талдаа байгаа гэж би ойлгож байна. 30-40 нөхдүүд л хоорондоо талхилцаад байгаа. Тусгаар тогтнолын ордон гэдэг их том нэр авчихсан Ардын намын байр бол тэгээд тусгаар тогтнол гэдэг утга өөрөө юу юм бэ гэдээ ингээ харахаар үндэсний эв нэгдэл байдаг. Үндэстэн эвлэлтэн нэгдээгүй цагт энэ тусгаар тогтнол олон улсын тавцанд баталгаажих ямарч боломжгүй. Гэтэл энэ тусгаар тогтнолыг бол Юмжаагийн Цэдэн Бал агсан бол олон улсад нөөбөд баталгаажуулаад өгчжээ. Их гавьяа байна. Тэгээд үндэсний эв нэгдлийг хангахуйц хэмжээнд үндэстэндээ нийцсэн таацсан үндэсний хөгжлийн бодлогыг боловсруулах төвшний институт байж чадахгүй бол Монгол Ардын нам тааруул яасан. Бараг тэрэн шулуух юм шүү. Гэхдээ одоо би танд түрүү хэлсэн шүү дээ. Монгол Ардын намын 300 мянган гишүүн нэг талтай байгаа. Талцаагүй. Тий. Тэгэхээр тэр бужигнаад эхлүүл. Тэр олон мянган намын гишүүд маань цаашлаад ард түмэн маань бужигнаад эхлүүл арай аюултай. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол Монгол Ардын нам ямар нэгэн байдлаар суурн ганхааг байгаа. Ганхуулахыг оролдож байгаа оролдлого бол хийгдэж байгаа. Гэхдээ тэрүүнд ахтар хөдлөхгүй байгаа. Тэр маш сайн. Тийм учраас манай хамтын хүчийг үрж гисэн намынхаа гишүүдэд альва асуудалд уул суртаа хандахыг аль нэг тал руу дагаж намирахыг янз бүрийн эрх мэдэлтэй нөхдүүд улс төрийн ашиг хонжоо хаах зорилгоор өмнө самаа элдв төлбөртэй янз бүрийн жагсаал цуглаанд нэгдэхгүй байхыг уриалж байгаа. Тэрнээс урдсан сэргийлж байгаа. Би хэлсэн олон жил ах トゥ шиг явсан. Улс төрийн хувьд нэг баг болж тоглож байсан. Улс төрийн үзэл санаа, үйл ажиллагаа нэг чугам дээр байсан хүмүүс уучраа олж чадахгүй байна гэдэгт бол би гайхаад байна. Манай намын идэвхтэй гишүүд бол уучраа олчих байх гэж эцсийн хүртэл харсан. Би ч гэсэн тэгэж байсан хүний нэг. Тэгээд ингээд улам хурцтаад улам асуудлаа хүч төрсөн хэлбэртэй дүрм журмынхаа хүрээнд биш илүү ингээд нийгэмд цагаан байрнаас гаргаж ингээд нийгэм цацаж ингээд зовлон болоод байгаа юм л биднийг эвгүй бөгөөд ичгэвтер байдалд оруулж байгаа. Эсвэл хоёлоо яваад өгсдөө. Монгол Ардын нам маш олон энэ төр улсыг удирдаад явах хариуцлагатай, нэр төртэй сайн муу олон зүйлийг туулаад усаад ирсэн туршлагатай энэ намыг болоод энэ төрийг аваа явчих олон хүн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд ер нь би муу бол бүгд муухай гэдэг энэ нэг юм одоо бидний ярьдгаар PR хуу юм энэ улсад нэлээд хүчтэй явж байна. Тэрний хүрээнд бүтэн нэртэй хүн ер нь их цөөхөн үлдэж байгаа. Энэ байдлыг л бид одоо их анхаарах ёстой. Улс төрийн лидер гэдэг бол бусдыг манлайлж итгэл үнэмшлийг авдаг, дэмжлэгийг авдаг, хүндлэлийг авдаг тийм хүн байх ёстой. Өнөөдрийн нийгэмд бидний маш том санаа зовж байгаа зүйл бол итгэлцлэл, хүндлэл хоёр маш их алсарч байна. Бие биедээ итгэхээ боллоо. Бие биенийгээ хүндлэхээ боллоо. Энэ бол харин нийгмийн эмх замбраагүй байдал руу оруулахад маш аюултай зүйл. Тэгэхээр энэ ярьдаг хэлдэг зүйлээ улс төрчид нь бод санаж хэлэх ёстой цаашдаа. Бие биендээ хүндлэл төрүүлэх ёстой, итгэл үнэмш төрүүлэх ёстой. Ярьсан хэлсэн зүйлээ амьдрал дээр хийдэг байх ёстой. Би ч одоо уг нь бол хэрэлдээ суух биш. Нэгэнт олон болсон юм бол ажиллаа хийгээд энэ өнөөдөр тулгамдж байгаа маш олон зүйлүүдээ зас залруулахын төлөө ажиллаж явах ёстой л доо. Тэгээд хэдэн дарга нар сандал ширээгээ булаацалтаа
байгаа нь өөрөө тэр чигээр нийгэмд их муухай харагдаж. Төр засагт итгэдэг итгэл үнэмшил, ард түмний итгэл үнэмшил буурч ийн гэдэг бол их аюултай. Тэр л Монгол улсын тусгаар тогтмол цаашдаа хор үнэл авчирна. Тийм учраас энэ байдлаа нин даруй зогсоогооч л гэж манай жигүүрийн зүгээс зүтгэж байгаа л нэг нэмэр ханд болчих гол үзэж байгаа л нэг хэсэг намын нөхдүүд гэж л ойлгож болно. Дотоод эв нэгдлээ хангуулад тодорхой төвшний нам доторх үзэл бодлын үзэл баримтлалын балансыг бариулж чадах тэнхээ танаа жигүүрт хэр байна гэж харж байна. Хов нэмрэл оруулна. Тэнхээ хэр байхыг намын гишүүдл хэр олуула нэгдэж нийлж шаардаж чадна. Тэр хэмжээгээр зочроо авна. Хамгийн том хүч бол ард түмэн. Манай намын дотор бол намын гишүүд. Тэд зөв зүйлийн талд зогсож дуу хоолойгоо ганц манай жигүүр биш дуу хоолойгоо одоо илэрхийлэх бүх болцоо байна шүү дээ. Ядаж өөрийнхөө сошиал хуудсан дээр сахгүй. Илэрхийлж энэ зарчимгүй энэ үйлдэлээ зогсоо гэдэг илэрхийллийг олон мянган намын гишүүд маань илэрхийлээд эхлэхэд бид нар маань эрхээ биш нэг юу болоод байна сэхэрх байлгүй. Одоо нэг нүдэн сохорцсон итал нэг өөрсдөө энэ дийлдэшгүй их мундаг хүмүүс улсаа итал биевийнхээ эсрэг улаар нь арч штэ. Тэгэхээр энэ байдал бол тийм сайн үр дагавар тавьчихгүй учраас нэг зогсоод нэг амьсгаа аваад бодцгоо гэж тэр болтлоо битийн хэвлэл мэдээлэл олон түмнийг өмүүлээ ажлаа хийцгээ гэж бид одоо шаардж байгаа шүү дээ. Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Лувсан намсрын оюун эрдэнэ гэдэг хүн бол тусгаар тогтнолын төлөө үгээ хэлсэн хүмүүсийг шоронд хорих, ял өгөх гэдэг ийм үйл ажиллагаануудыг хэрчмтэй хийсэн л дээ. За хит нэг улсаас давуу байдалтай зээл тусламжийг авах гэж байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын тусгаар тогтнол эдийн засгийн аюулгүй байдалд занал хийлэл болох нэ гэж одоо санал бодлоо илэрхийлсэн судлаачдыг бол би хорж ирснийг мэдчихээн. Тэгээ энэ дүр зураг, энэ хар бараан түүхийг бол одоо Монгол ардын намаас баллуурдах юм боломж алга байна л да. Тусгаар тогтнолыг одоо маш үнэтэй суурин дээр босч ирсэн атлаа тусгаар тогтнол гэдэг үгээ хэлэх ард түмэн тийм ирэхгүй болцсон юм шиг ийм дүр зургийг бол одоо хэдхэн жилийн өмнө үүсгэжсэн шүү дээ. Тэгэхээр энэ хар өнгийг, энэ хар түүхийг хэрхэн яаж баллуурдаж, за энийг баллуурдаж чадвал би танаа намыг дотоод эв нэглээс ахиж чадах байх гэж бодоод байна. Тусгаар тогтнолын нэг том чухал зүйл бол хит нэг улсаас эдийн засгийн хувьд хараад бус байх л манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал дээр ч тодорхой хэмжээгээр тусгацсан байдаг шүү дээ. 3 дахь чуршийн бодлогыг 3 дахь орны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тэр бодлого бол яг хоёр улстайгаа тэнцвэртэй бодлого явуулах, эдийн засгийн хувьд, улс төрийн хувьд тэнцвэртэй бодлого явуулах, аль алинтай харилцаа ашигтай ажиллах. Энэ үед үндэсний аюулгүй байдлын үзэл баримтал тусгагдсан. Яг хэд хамаарсангүй нь бол тоон үзүүлэлтээр ингээд бодтой байгаа баг. Тэрийг нэг ярьж хийгээд байхаас илүү үйлдэлээр л застай юм л да. Тэгээ бидний усаас хитрхи хараат болчлоо гэдэл орилоод байх нь бол нэг чухал биш. Нөхцөл байдал ямар байна? Чээс яаж гарах уу гэдгийг тодорхой хэмжээнд ярьж шийддэг л ажил. Бид үндсэн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ үзэл санааг үндсэн хуулийн зүйл заалтыг ардын нам хэрэг хүндэтдэг вэ? Та бүхэн ингээ яриа сууж байгаа нь бас үзлүүтлээ илэрхийлж байгаа ч тийм ээ. Одоо зүгээр энэ үндэсний аюулгүй байдал, энэ улс орны оршин тогтнох уу, хүн ардын эрүүл мэнд аюулгүй байдал занал хэлж байгаа аливаа үйлдэлийг бол яг хөө хэвлэл мэдээллийнхэн судлаачид ярьж болдог. Хариуцлагатай хүмүүс хаамаагүй дур дураараа ярьж болдгоо. Тэр хүмүүс харин сонсоод юу вүлээ гэдгээ боловсруулаад тэгээд үйл ажиллагаанд л тусгаад л явдаг л та. Тийм учраас
нөгөө нэг тийм хаа хамаагүй ярьдаг зүйл ингээд сүүлийн үед бас тийм юм их гараад тэгээд дур дураараа тэрийг улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор хариуцлагатай албасч байгаа хүмүүс хамаа намбаагүй ярьдаг, гадаад бодлогоо ярьдаг. Энэ тэнд улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор 3 дахь улс оронд Монгол улсын нэр хүндийг, Монгол улсын аюулгүй байдал, гадаад бодлогын зүйлүүдийг хаамаагүй ярьдаг нөхцөл байдал сая бас илэрсэн энэ хавар. Та нар мэдж байгаа бах те олон улсын хариуцлагатай хэвлэл мэдээлэл хэрэгслэр Монгол улсын одоо байр суурь хитнийг улсаас даалгавраар одоо засаг тороо солилоо барьлаа гэдэг. Энэ бол маш хариуцлагагүй зүйл. Бид өнөөдрийг хүртэл ядаж засгийн газараа төрийн тэргүүнээ нэг хурлаа ард түмэн нь сонгуулаа хийгээд тэр нам нь хэн нэгэн гадна дотны нөлөөнд давтахгүйгээр аль болох сонгосоор л ирж байгаа. Тэгэхэд тийм хэд буруу мэдээлэл өгч байгаа нь өөрөө улс орны эрх ашиг занл хийсэн л үйлдэлүүд үзүүлээд эхэлсэн байна. Тэгэхээр одоо хэмжээ хязгаар нь даваад байгаад. Тэгэхээр бид тоглох ёстой хэмжээ хязгаараа улс төрийнхаа сонирхлыг хаа ургээд зогсдог тэр хэмжээ хязгаараа энэ төр засагт ажиллаж байгаа хариуцлагатай алба ашиж байгаа хүмүүс мэдчих ёстой. Тэгээ би нөгөө түрүүн энэ юмны хэмжээ хэтрээд байна гэдгийн цаана бид энэ манай нам өөрийн боловсон хүчнээ бэлтдэг. Энэ мэрит зарчмаар ингээд хал удаж халуун чулуу долоолгож унж босгож явж иж төрийн тодорхой албанд хашдаг зүйлүүд алба хашдаг зүйлүүд сүүлийн жилүүдэд их эрс алдагдсан байна. Энэ бодлого их алдагдсан байна. Хит баруунлаг эсвэл хит залуу хүмүүсийг оруулж ирнэ гэдэг нэрийн доо энэ намын үндсэн суурийг бол маш их ганхуулсан байна гэж харж байгаа би. Тийм учраас цаашдаа одоо энэ төр улсыг удирдах, төр улсыг энэ намыг удирдах, энэ ямар нэгэн хариуцлагатай алба хашна гэдэг бол тоглоом биш. Одоо ер нь сүүлдээ дуртай нь хийдэг боллоо. Дуртай нь дур дураараа юм ярьдаг боллоо. Дуртай нь чадахгүй юм хийдэг боллоо. Ингээд энэ улсыг ингээд юм яг ямар юмд авчиж байгаагаа өөрсдөө ч ойлгохоо болсон. Тэгээд дарга хийх бол тийм амар ажил уг нь биш. Дарга болох л амархан баг. Дарга байх хэцүү гэж би боддог. Тэрний цаана маш олон хүмүүсийн ахуй амьдрал өөрийнх нь нуруунд дээр ирж байгаа хариуцлага их өндөрсөж байгаа. Гэдгийг бид нэр ойлгохгүйгээр энэ ард түмнээ жаргаж чадах хий амлаад энэ чин сэтгэл байхгүй хүмүүс энэ төрд их олноор шургалах юм бол жинхэнэ тав дээр яриад байгаа энэ улсын аюулгүй байдал тусгаар тогтнол маш хэмжээг болно. Тэгэхээр цаашдаа нэгэнт энэ нам өөрөө боловсон хүчнээ бэлддэг энэ төр засгийг удирдахад оролцдог юм бол энэ нам өөрөө зарчимтай, ёс зүйтэй хулгай зэлгээд баг холбогдсон хүмүүс байх ёстой. Хоёр дахь нэг том энэ зүйл бол энэ намын улс төрийн санхүүжилтийг бол цаашид энэ хууль номоор нэлээн ил тод болгож өгөхгүй бол энэ улс төрийн намын санхүүжилт энэ мөнгөний нөлөөлөл энэ улс төрийн намуудыг ер нь их хүнд байдал руу оруулаад байгаа. Би энэ 10 жилийн өмнөөс л би энэ талаар ярьцлага өгөх болгондоо хэлдэг. Тэгээ энэ улс төрийн намын санхүүжилтээр дамжуулж маш олон болж бүтэхгүй зүйлүүд өнгөрсөн хугацаанд явж байгаа. Би тэгж харддаг. Тийм учраас энийгээ цаашдаа сайжруулахгүйгээр бид энэ Монгол төрийг ариун цагаан болгох, ард түмний өнгөтэй амьдруулах тухай бол ярихад их учир дутагдaltaй. Яг энэ дээр үргэлжлүүлээд асуухад өнөөдөр бас л энэ зөрчил үйл ойлголцлоос болоод Монгол улсын эрх ашиг
хохирчихгүй гэдэг ийм дүр зургууд бол үйл явцууд бол өрнөж шүү дээ. Одоо ардын намын дотоод үйл ойлголцлыг, дотоод зөрчилдөөнийг далим үсрэгээд арчилсан нам завсарлага авах жишээ нь улс орны одоо бодлоготой холбоотой, энэ улс орны дараагийн төсөвтэй холбоотой чухал сэдвүүд хэлцэгдэж хахад танаа нам дотоод зөрчлөө шийдвэрл тэрний дараа бид нар чуулгандаа оролцсноо гэдэг ч юм уу те. Нөгөө өрсөлдөгч намаа хүртэл тэнгэрлийн байдал руу гулсуулаад оруулчаад байна л да. Тэгэхээр энэ нөгөө их хурлын гишүүнч уг нь үндсэн хуулиар нийт улсын ашиг сонирхол хийгээд ард түмний одоо ашиг сонирхлыг илэрхийлнэгээд хангарга өргөчөөд байдаг. А яг их хурлын танхимд ороод үйл ажиллагаа явуулаад ирэхээр зөвхөн намын бодлого төлөвлөлтийг яриад намын төлөө гишүүн болсон юм шиг ийм дүрийг бүтээж байгаа олон хүмүүс байна л да. Улс төрчид. Гэхдээ яг нам өөрөө зохион байгуулалтын нэг том хэлбэр шүү дээ. Тийм бид хамтаараа нийлээд энэ улс орныг ингэж хөгжүүлнэ гэд бодлогоо гаргаад олон түмэн дэмжиж олон холоод явж байгаа бол албан шийдвэрийг хамтынхаа хүчээр л гаргах хэрэгтэй. Хамтаараа шийдсэн зүйлээ бүгд биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Сөрөг хүчин гэсэн сөрөг хүчнийхээ байр сууриас асуудал хандаж болно. Улс төрийн хувьд. Тий. Өнөөдөр хэллээ шүү дээ нөгөө хувь зээний шоглоом гэдэг шиг. Ингээд хоёр хүн муудалцахлаар гурав дахь хүн хожоод байгаа зү. Тийм. Тэгэхээр нэг буруутгахад их хэцүү улс төр талаасаа. Яг уу би бол нэг айхтар ингээд улс орныг амьдралыг гацаачхаар хэмжээнд ингэж арчилсан нам байхгүй байгаа гэж бодож байна. Тийм тавьж байгаа шаардлагын сонсголоор бас ч тийм буруу зүйл тавихгүй байна лээ гэж би ойлгосон. Тэрийг манай нам ухаалгаар аваад тэр дэд даргаараа удирдуулаад явчихна үсттэй. Тэр юм чинь нэг тийм сандраад бачимдаад арчил намыгаа буруу шагаад зарчмын асуудал тавьсан болов гэж би бодож байна. Бүх юмыг хууль эсвэл хууль хяналтын байгууллага руу авдаг. Энэ шүүх рүү дайрдаг. Хууль хяналтын байгууллага руу дайрдаг юм бол сүүлийн жилүүдэд маш их байна. Өөрөөр нь шудраг ёсыг тогтооход энэ шүүх байгууллага руу дайраад ах чи өөрөө зохимжгүй. Улс төрийн зорилгоор энэ хууль хяналтын байгууллага руу дайраад ах чи өөрөө маш зохимжгүй. Ягаад гэвэл ганцхан хэдэн улс төрчдийн улс төрийн асуудлыг шийддэг юм уу? Хууль дүрм журм зөрчсөн эсэх асуудлыг шийддэггүй. Хуулийн байгуул Монголын нийт ард түмний ямар нэгэн асуудлуудыг хууль эрх зүйн зохицуулах өөрөг нь хуулийн байгууллагууд бий. Гэтэл тийшээ ард түмнийг турхина гэдэг чинь өөрөө буруу зуруу шийддэг тухай улс төрчид нь өөрсдөө хууль номоороо өөрсдөө шийдээд удирдлагуудын томилдог хүмүүс нь ийм юм ирээ цэрэг яриад ахлаар ард түмэн бас тэнд чинь асуудлаа шийдүүлнэ шүү дээ. Маргаанаа шийдүүлнэ. Янз бүрийн эрх ашиг хөндөгдсөн бүхэл зүйлээ шийдүүлнэ. Тэр болгонд бүгд ямар нэг аль нэг талд нь шийдвэр гарна. Тех болгонд таалагдаагүй шийдвэр гаргасан болгоно нь хууль шүүхийг хараана, зөвхөн шудраг бус тухай ярина. Тэгэхээр эн чинь өөр нийгмийг их тийм итгэлгүй байдал руу нөгөө шүүхтэй итгэхгүй байдал руу оруулж байгаа. Тэгээ өнөөдөр энэ үнэхээр л тэр ном журмынхаа дагуу тэр дүрмийн дагуу сонгогдсон гэж үзүүлдэг хэл дээд шүүх рүү хурдан асуудал өгөх ёстой шүү. Тэгэхгүй л наан ингээ хэвлэл мэдээлэлээр ингээ би сонгогдсон би дарга гэдэл өөрхийн нэг намын хайд нөхдүүдийг бүлтэлцүүлэл байж ахлаар зүгээр тийшээгээ материал аваад итгэлтэй байвал юунд нь ингээ нийгмийг талцуулаад хууль бус дүрмийн бус явсан гэдэг тал нь бас гомдлоо гаргаад явах хэрэгтэй. Яг энэ л дүрмийн бус гэж үзэж байгаа бол тий дүрмийн гэж үзэж байгаа нь тэгээ хурдхан шиг батлуулаад уг нь маргааныг шийдвэрлэх маш энгийн гарцууд байгаад байна шүү дээ тий. Тэрийг л тэгээ шийдүүлэл яв. Эсвэл бид бол энэ байдлаас гарах том цэг нь бол энэ намын их хурлаа. Хинч маргахгүй. Намын их хурлаараа олон хорон асуудлаа шийдээ. Энэ намын их хурл чинь бас 300 400 хүнээс илүү 1000 өнцөг боломбороос намынхаа гишүүдийн итгэл сэтгэлээр дэмжлэгээр сонгогдсон төлөөлөгч нар нэ. Тэд нар
эцсийн шийдвэр гаргая. Тэр эрх нь манай намын дүрмээр дээд эрх нь байгаа. Тэрүүгээр шийд. Харин тэднийг эрхээ хэрэгжүүлэхэд нь элдв хөрөнгө мөнгө эрх мэдлэр далимдуулж хувааж авах гэсэн нөлөөлөх гэсэн зүйлэл баг хийгээсэй гэж хүсэж байна. За ингээд та хоёрын ярилцах цаг энд хүрээд дуусч байна. За Монгол Ардын нам эв төмжингээ хурдхан шиг болоод энэ төрийн зовлон болгосон нэг бүүдгэр өнгө төрхийг энэ бүүдгэр өдрүүдийг гэрэлгээгээр хурдан солиосоо гэж хүсэж чинь. За энэ бол ард түмэн хийгээд сэтгүүлчдийн дунд хүртэл талцал бий болцсон байна. Сэтгүүлчд хүртэл дотроо битүүхэн хараад чагнаас сууж байгаа гэж бодож байна. Тэгээд Монгол Ардын намын дотоод эвлэлд нь нэгдэх гэдэг энэ өнцөг дээр тогтож бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах гад дуу хоолойгоо өргөж явж байгаа хамтын хүч жигүүрийн одоо гишүүдэд амжилт хүсье. За их баярлалаа. Ингээд намайг бас урьж нэр хүндтэй нэвтрүүлэгт оролцуулсан танд их баярлалаа. Энэ байдаг л зүйл. Энийг харин өдөөгөө дагаа их муу. Тэгээд бид уучраа олж л таарна. Ямар үед уучраа олохгүй аюултай байдалд очих вэ гэхээр ард түмнийг турхирах, ард түмнийг хуваах, намын гишүүдэд талцуулах хэмжээнд очихгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр би энэ бол нэг тийм хүндрэлтэй зүйл биш. Энэ нөхдөө тэгээд удахгүй учир зүгөө олчноо гэдэгт бол маш ихтэй байна. За ингээд стратеги ярилцлагын энэ удаагийн дугаарт Монгол Ардын намын дэргэдэх хамтын хүч жигүүрийн ерөнхий зохион байгуулагч Баяр Магна уригдан ажиллалаа. За ярилцлагыг анхааралтай сонссон үзэгч та бүхэндээ баярлалаа.